Эх орны өглөө хөтөлбөр маань үзэгч та бүхэндээ үргэлжлэн хүрч байна. Та бүхэн сая дотоод мэдээгээ хүлээн авч үзлээ. Одоо өглөөний хүн ярилцлагын болон маань та бүхэнд хүрэх гэж байна. За энэ хэсэгтээ бид яг одоо франчайзинг гэхлээр ихэвчлэн манай монголчууд юуг ойлгодог вэ гэхлээр одоо гадны том төсөл тийм ээ одоо гадны брендийг Монголд оруулж ирэх тийм ээ тим франчайзыг бодоод идэг. Гэтэл дотоодын франчайзингийг баг Монголд анх удаа эхлүүлж байгаа. Эхлүүлэхээр одоо тий үйл ажиллагаанд орчихсон нэгэн одоо компаниг урьсан байгаа. За энэ бол доктор авцүүлж юм. Тэгээд одоо цочинтайгаа ярилцсан өглөөний мэнд төргий. За өглөөний мэнд. Өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаач. Би бол доктор авцүүлж компани одоо захиргаа удирдлагын газар за төсөл хөтөлбөр франчайзинг гэсэн хэсгүүдийг хариуцсан захирал өдөр гаргаж юм байна. Та энэ тэргуунд яг франчайзинг гэж юу юм бэ гэдэг талаар манай үзэгчдэд тайлбарлаж өгөөч. За франчайзинг гэдэг нь бол ерөнхийдөө өөрийнхөө үйл ажиллагаа үндсэн бизнесийг хүнд шилжүүлж өгч байгаа. Энэ төрлийн бизнес шүү дээ. Өөрийнхөө бизнесийн үйл ажиллагааг тэлэхдээ одоо жишээ нь хувь хүнтэй хамтраад тухайн хувь хүнд үндсэн өөрийнхөө бизнесийн формат нав хавыг л шилжүүлж өгч байгаа юм. Тэгэхээр би түрүүнд дурдсан шүү дээ баг Монголд анх удаа нөгөө дотоодын франчайзингийг хийх гэж байна гэж. За яг одоо сүүлийн үед бол одоо Монголд гадны том сүлжээ тий франчайзингууд бас нэлээдгүй орж ирлээ шүү дээ. Тэгвэл одоо манай Монголын өөрийн одоо үндсэн Монголоос өгшөлтэй юм компани франчайзинг гаргаж байгаа тохиолдол баг анх удаа болж байгаа шүү байна. За бид нар энэ франчайзингийг хийхийн тулд бас ганц 2 жилийн хугацаанд бодоод төлөвлөлт хийсэн зүйл бол биш юм аа. 2011-2 оноос бид нар энэ франчайзингийг яаж хийх вэ гэж бодож бэлдэж эхэлсэн юм байна. За бэлтгэхдээ бид нар бас зүгээр өөрснөө шууд хараар өөрснийхөө зүтгэлээр хийгээгүй. Энд бас гадны бас мэрэгчлэнүүдийг өөрж авчирч тэ. За гадны хүмүүстэй хамтарсан ба. За энэ хамтрахдаа бид нар бол ерөнхийдөө Европын сэргээн босголтын банктай нийлээд их удаан хугацаанд хамтарч ажилласан. 2000 манай компани анх бол 1998 оны 5 сарын 23-ны өдөр үйл ажиллагаа анх эхэлсэн. За одоо нэг 20 дахь жилийнхэн ойн дээр явж байгаа компани байна. Анх бид нар бол автомашины суудлын бүрээс үйлдвэрлэлээс эхэлсэн. 6 оюутлын машинтай компани эхэлж байлаа шүү дээ. Тэгээ одоогийн байгаа энэ доктор авцуулж гэдэг компани маань өөрөө 2000 онд анх суурин тавигдсан. За ингэж явж байгаад бид нар бас хөгжлийнхаа замлын явцад бол 2006-7 оны үед бол бид нар Улаанбаатар хотод нийтдээ баг 17-8 сүлжээ дэлгүүртэй олон болж эхэлсэн байна. Тухайн үед биднэрт бас жоохон хүндрэл бэрхшээлүүд болж эхэлсэн. Хүн хүчээ бэлдэх те боловсон хүчин бэлдэх. За мөн дээрээс нь бас манай дэлгүүрүүдийн хаанч орсон бас нэг өнгө аясаар харагдах тийм үйлчлэгээний процесс формат гэдэг зүйл байхгүйсэн учраас бид нар удирдахад бас нэлээд жоохон төвөгтэй болж эхэлсэн. Тэгэхээр зэрэг бид нар жоохон үйл ажиллагаа хомихтаа бас ерөөхдөө арай илүү дид бүтцтэй. За байршил, автомашины зогсоол ч юм уу те энэ хэсгүүдтэй боломжийн гэснүүд авчруулж байгаа. За ер нь бол үйл ажиллагаа нэлээд сайжруулъя гэж бодоод бас иймэрхүү юм төсөл яаж хэрэгжүүлэх үү, яаж хийх үү гэж бас их бодож эхэлсэн байна. Тэгээд тухайн үед бид нарт бас аз таараад Европын сэргээн босголтын банкнаас ийм төслүүд байдаг. Гадны том төслүүдийг Монголд хэрэгжүүлт юм аа. Ялангуяа Монгол шиг юм хөгжингүй орнууд дээр танах шиг ийм жижиг компаниудад те үйл ажиллагаанд нь ийм тусдсан болох байсан юм төслүүд бас байна. Тэгээд бид нар хамгийн анх хүний нөөцийн төслөөс 2011 онд эхэлсэн юм байна. Европын сэргээн босголтын банк. Монгол франчайз гэхээр одоо үйлдвэрлэгчид их одоо сонирхож байгаа тий. Энэ одоо төсөл маань одоо хэрхэн яаж хэрэгжих вэ? Одоогийн байдлаар энэ хэрэгжсэн байгаа юм. Хэрэгжиж эхэлж байгаа. Хаанаас эхэлж байгаа? Ер нь бол бид нэр франчайзингийг эхлүүлэхийн тулд бас өөрснийхөө үйл ажиллагааг эхлээд өөрснөө туршаад үзье гэдэг зарчимд байсан тийм. Тэгээд 2016 онд бид нэр хөдөө орон нутагт тийм дархан эрдэнэтэд нэг салбар нээгээд за мөн дээрээс нь Улаанбаатар хотын салбаруудыг ерөөхдөө төвөөс удирдахтай байх юм байлсэн юм аа. Хуучин бол бүх ачаал бол төв дээр ирээд төвөөс удирддаг гэсэн. Одоо бол манай нийт 8 салбарын хэмжээнд төвөөс удирдахтай салбар бол байхгүй. За бүх салбарууд өөр эцний гэсэн хариуцсан менежерүүдтэй. За менежерүүд маань өдөртнийхөө үйл ажиллагааг манай өөрийн үндсэн үйл ажиллагааны процесс форматын дагуу явдаг. За тэгэхээр зэрэг ерөөхдөө бид нар бол франчайзинг хийхэд ер нь бас эхнээс нь ахуулаад туршаад үзээд байсан гэсэн. Сүүлийн 3 жилийн хугацаанд туршиж үзсэн шүү дээ. Тэгээд их боломжийн байгаа. За тэгин гутал нь бид нар хөдөө орон нутгуудад франчайзингуудаа нээ гэдэг зорилгоор за сая 10 сарын 10-нд анх эхлээ зараа тавьж эхэлсэн. За зар тавьснаас хойш яг өнөөдрийн байдлаар нэг 150 гаруй хувь хүн болон аж ахуйн нэгжүүд бид нар санал тавьсан байна. За танаа франчайзинг гэх бид нар авъя сонирхож байна гэж. Эхнээс нь ахуулаад бид нар
ганцаарч ирсэн уулзалтууд хийгээд ерөөхдөө яаж явах юм те ямар форматтай байх юм ямар хэмжээний төлбөр тооцооны асуудлууд яаж шийдэгдэх юм ч юм уу те тэр асуудлуудыг ярилцаад явж байгаа. За тэгээд бид нэр энэ одоо манай дээр санал тавьсан хүмүүсийг бүгднгийн цуглуулад 11 сарын 16-нд өөрийнхөө одоо хүннүү молын хажууд байдаг Ярмаг салбар дээрээ франчайзингийнхаа open house буюу нээлттэй өдөрлөг хийх гэж байгаа. За нээлттэй өдөрлөгт маань манай франчайзингийг хийхэд оролцож байгаа бүх байгууллагууд оролцсон гэсэн. За бид нар бол ерөнхийдөө үйл хөдлөлийн худалдаа тал дээр нь Remax-тай хамтарч байгаа. За Remax бол Монголдо хамгийн номер 1-ийн үйл хөдлөлийн худалдааны компани байна шүү дээ. Тэр хүмүүс маань манай франчайзингийн авж байгаа хүмүүсийн үйл хөдлөлтөй холбоотой асуудлуудыг тэр хүмүүс шийдэж өгнө гэсэн. За мөн барилга байгууламж ч юм уу те дотор засал дээр холбоотой ажлууд дээр манай Zigzag Design гэж барилгын компани байдаг. Энэ компани манай өөрийн үндсэн стандартын дагуу оролцсон. За хажуу талаас нь мэдээж санхүүжилтийн асуудлаас мэдээж яригдах болно тий. Тэр санхүүжилтийн асуудал дээр бид нар Хаан банктай хамтарч ажиллаж байгаа. За Хаан банк болохоор зэрэг Монголд ер нь бол энэ франчайзингийн санхүүжилт гэдэг ийм санхүүгийн хөтөлбөртэй ийм байдаггүй. Тэгээ энэ дээр нь манай Хаан банк бидэртэй хамтарч оролцож байгаа. Тэгээд урт хугацаанд арай бага хүүтэй тий зээлийн нөхцлөөр оролцож байгаа. За тэгээд дээрэс нь манай өөрийн үндсэн үйл ажиллагааны процесс форматуудаа ингээд тайлбарлах юм байна. Тэгээд тэн дээр ирсэн хүмүүс маань бүгдээрээ за яг энэ хүмүүстэй уулзаад өөрснийхөө ойлгохгүй байгаа ч юм уу ойлгохыг хүсэж байгаа эргэлзээтэй байгаа зүйлүүд бүх зүйлээ нэг дор ингээд аваад явчих юм. Сая та нөгөө хэлсэн шүү дээ 150 гаруй харилцагч хөв хүн албан байгууллага хандсан гэсэн. Тэгээд одоо энэ дээр дахиад нэмэгдэхийг үүсэхгүй тийм. Тэгэхээр энэ хүмүүстэй албан байгууллага хөв хүндээ одоо хэрхэн яаж сонгож ямар шалгуур тавьж байгаа вэ? За мэдээж тэр олон хүнтэй бүгднтэй хамтрах боломж олцоо байхгүй тийм. Тэгэхээр зэрэг тухайн хөв хүн албан байгууллагын өөрийнх нь бас нэг бизнес хандж байгаа хандлага хөв хүний өөрийнх нь хүсэл эрмэлзэл гэдэг зүйл хамгийн чухал байгаа. За бид бол манай компани өөрөө бол автомашин дах амьдралыг аз жаргалтай болгоё гэдэг оройтой доктор авцуулж байгаа компани. Яагаад ингэж юм гэхээр зэрэг судалгаанаас үзэхэд хүний ерөнхийдөө өглөө тийм ажилдаа гараад орой буцаад гэртээ ирэх хооронд нийтдээ зарцуулж байгаа цагийн бараг 4/1 орчим нь автомашинд өнгөрүүлж байна л да. Тэгэхээр зэрэг энэ бол бас нэг цаг хугацааг зарцуулж байна тийм үү? Энэ дотор бас нэг амьдрал явж шүү дээ. Тэр амьдралыг бид нар аз жаргалтай байлгая гэсэн тийм уриатай. Тэгэхээр зэрэг мэдээж тухайн манай франчайзингийг сонирхож байгаа авах байгаа хүмүүс дээр тавьж байгаа том шалгуур нь юу юм гэхээр зэрэг мэдээж тэр хүн би өөрийн гэсэн хувийн бизнестэй болох гэдэг. Энэ бизнесээр би өөрийнхөө ажил амьдралыг авч явъя гэсэн тийм чин хүсэл эрмэлзэлтэй. Тэгэхдээ мэдээж энэ хүсэл эрмэлзэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд бас нэг тодорхой хэмжээний санхүүгийн чадвартай ийм л хүмүүстэй бид нар хамтрая гэж байна. Тэрнээс зүгээр энэ бизнесийг аваад огцон мөнгө хий гэдэг ч юм уу те. За нэг тодорхой хэмжээний өөрийнхөө болохгүй байгаа зүйлийг нөхчий гэдэг ч юм уу те. Тийм тохиолдолд бид нар хамтрахгүй. Тэр бол за баярлалаа. Танд амжилт хүсье. За баярлалаа. Бидний ярилцлага дуусч байна. Тэгээд тэгэхээр үзэгчд маань хэрвээ та доктор Авцуулжны франчайзингийг сонирхож байгаа бол тийм ээ түрүүн бас сонссон бах ямар шалгуур тавьж байгааг хэрвээ та энэ шалгуурт өөргөө нийцнэ гэж бодож байгаа бол 11 дээр сарын 16-ны өдөр Хүннүү молдох одоо Хүннүү молын ойролцоо байдаг доктор Авцуулжны хамгийн том одоо салбар дээр нь очиод тэгээд яг нээлттэй өдөрлөгт оролцох боломжтой юм байна. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг бас одоо газар дээрээс нь авах боломжтой байна гэдгийг хэлье. Баярлалаа. За баярлалаа. Баярлалаа. Ингээд эх орны өглөө хөтөлбөр үргэлжлүүлэн цагаараа мэдээллээр хүрнэ. Цагаагаар мэдээлэл хүрэхээс өмнө Facebook-ийн нэг сонирхолтой судалгаа юм л да. Ихэвчлэн намар хүмүүс өөрийнхөө статус single гэсэн статусаа relationshipтэй болгодог гинэ. Илүү их одоо найз залуутай, найз бүсгүйтэй болдог. Харин хамгийн их салалт үүсдэг гэдэг юм уу те. Улирал бол зуны улирал байдаг гэсэн юм сонирхолтой мэдээлэл. Энэ бодсноос өөр байгаа байхгүй те. 100 илүү хостой баймаар юм шиг үү? 100 илүү хостой баймаар санагдтал 100 илүү салдаг гэж байгаа байхгүй. Энэ одоо яг юутай холбоотой? Мэдгүй одоо чиний бодлоор юутай холбоотой юм шиг. Би болохоор яг хоо намрын улирлыг бид нар гонигтай гэж ярьдаг те хүмүүс жоохон сэтгэл санаа тавгүй болдог гэхээр би эсэргээрээ намрын улирал хосууд их салдаг болов гэж бодсон чинь энэ одоо эсэргээрээ байх юм а. Тэгэхээр энэ бас улирлаа дагаа сэтгэл зүй яхаасаа илүү нөх хүмүүсийн хэв маягтай холбоотой болов гэж боддог. За тэгээд үзэгчд маань ч гэсэндээ өөрсдийнхөө одоо дүгнэлтийг бас өөрсдийнхөө амьдрал дээр хэрэгцүүлж үзээд би яг нэрээ 100 илүү салж ирсэн байх шүү. Намар илүү их relationshipтэй болсон байх шүү гэдэг юм. Эсвэл ойр дотны хүмүүс чинь те яг энэ Facebook-ийн бодит судалгаа учраас Facebook-с нөгөө статусыг хараад байна шүү дээ те. Ийм сонирхолтой бас судалгааг танд хүргэлээ. Та ч гэсэн дүгнэлтээ хийгээд үзээрэй. Ингээд өргөжлүүлээд эх орны өглөө хөтөлбөр цагаагаар мэдээлэлээ хүргэнэ.